Сайн байцгаана уу өнөөдрийн мэндийг хүргэе. Уншсан номынхаа тэмдэглэлийг хүргэж байх Channel B podcast-ийн 4 дахь дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Сайн байцгаана уу өнөөдрийн мэндийг хүргэе. Солонгос улсын Инчон хотоос мэндийг хүргэж байна. Энэ удаагийн ном маань Warren Buffett шиг баяжиж, Пан Ги Мун шиг амжилттай амьдр гэсэн нэртэй Солонгосын зохиолч Со Жон Мёны бичсэн ном байгаа. Энэ ном маань нийт 6 бүлэгтэй. Эхний 3 бүлэгт Warren Buffett-ийн тухай бичсэн бол сүүлийн 3 бүлэгт Пан Ги Муны талаар бол бичсэн байгаа. Warren Buffett-ийн тухай 3 бүлгийн эхний бүлэгт Warren Buffett-ийн амжилтын нууц, баяцсан нууцын талаар бол бичсэн байна. За, энэ зохиолч маань яагаад Warren Buffett-ийн талаар бичих болсон бэ гэхээр 2007 онд Warren Buffett-ийн эрхэлдэг Berkshire Hathaway компанид очиж бол ярилцлагыг авсан байдаг. Энэ ярилцлага авсан туршлага дээр үндэслэн номыг бичсэн байгаа. Жил болгон Berkshire Hathaway компани хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурал болдог. За ингээд нэгдсэн хурал болоод өглөөнөөс эхлээд өдөр орой хүртэл үргэлжлээд тарсны дараа бол хувьцаа эзэмшигчдэд зориулсан хүлээн авалт бол болдог байгаа. За ингээд хүлээн авалтан дээр очихдоо Со Жон Мён зохиолч маань маш олон хувьцаа эзэмшигчтэй уулзаад бас тэр хүмүүсээс ч гэсэн яриа авсан байдаг. Ингээд Warren Buffett-ийн амьдралдаа хэрэгжүүлж байсан маш олон зарчмууд, тэр хүний ерөнхийдөө philosophy mind нь ямар хүн байсан бэ гэдгийг бол энэ номонд ялангуяа эхний энэ бүлэгт тэр хүний амжилтын нууцыг бол бичихтэй бол шингээж бичсэн байна. Тэгээд энэ сая түрүүнийг хэлсэн шиг хүлээн авалт руу яваад тараад хүлээн авалтанд явдаг гэсэн шүү дээ. Хүлээн авалт руу явах замд нь маш олон хүн очрлсон байгаа. Со Жон Мён зохиолч хараад тэнд байсан хүмүүсээс гайхаж асуусан энэ юуны очир юм бэ гэд. За ингээд асуухад бол $2 үнэтэй хамбургерт учралж байгаа бол олж сонсоод бол маш их гайхсан. Тухайн үед бол Berkshire Hathaway компани нэг хувьцаа л гэхэд нэг ширхэг хувьцаа гэхэд 150 сая вонтой тэнцэх тэм хэмжээний бол өндөр үнэтэй байсан. Тэгсэн ч гэсэн маш олон хүмүүс бол тэр хувьцааг бол худалдаж авч байсан. Нэг хувьцаанаас олгоо шиг бол хэдэн саяар үнэлэгдэжсэн. Гэтэл тэр хүмүүс ашигтай өндөр орлого ашигтай байсан хөрнөөс $2 хамбургны төлөө тэгтлээ очрлж байгааг бол тухайн үед бол Со Жон Мён ойлгоогүй ч гэсэн дараа нь хүлээн авалт дээр очиод бол тэр нэг мэдэрсэн тухайгаа бол бичсэн байгаа. Яагаад гэхээр Warren Buffett-ийн өөрийнх нь амьдралын философи баримталж ирсэн зарчим нь учраас тухайн компанид хөрөнгө оруулалт хийж байгаа хувьцаа эзэмшигчд хамтран ажиллагчд нь бас Warren Buffett-аас суралцаж тийм майндтай болсныг бол олж харсан. Бага гэлтгүй тэр жижиг олон мөнгийг хуримтлуулах юм бол маш хэмжээний мөнгийг хуримтлуулах боломжтой тухай бол энд дурдсан байгаа. Тухайн бас нутагт бол байдаг Berkshire Hathaway компани байрлалтай тэр эргэн тойронд бол маш олон хувьцааны хөрөнгө оруулагчид за мөн зуучлалын брокерууд ажилладаг. Гэтэ тэр хүмүүс бол хэдэж үнэтэй ресторанд орж хооллолдоггүй. Яг л хамбургер гэдэг юм уу төргөн хоолны газраас хоол авч иддэг. Энэ нэгдүгürt мөнгө хэмнэхтэй холбоотой ч гэсэн цаг зав бас хэмнэхтэй холбоотой байдаг гэж үздэг. За мөн энэ хотын хүмүүс бол хэзээч суглаанд бол яг ийм төрлийн ажил эрхэлдэг хүмүүс, хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс, мөнгөтэй болохыг хүссэн хүмүүс хэзээч суглаа худалдаж авдаг, мөн кофе худалдаж авч кофе уух мөнгийг бол тийм амар бол галааснасаа гаргадаггүй. За мөн тамхи бол татгаас бол зайлсхийдэг гэсэн байгаа. Нэг жилд тамхи татах, кофе уух, суглаа авах мөнгө хуримтлуулснаар та хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгийг хуримтлуулж чадна гэж үздэг. За энэ бол Warren Buffett-ийн амьдралынхаа зарчимтай холбоотой нэгэн бол энэ mind philosophy бол байсан. За түүний дараагийн баримталтай гол зарчим бусдад зөвлөдөг зөвлөгөө юу вэ гэхээр эдийн засгийн боловсрал, санхүүгийн боловсрал, мөнгөтэй холбоотой ойлголтыг бага наснаас нэрт суулгаж өгөх нь бол хамгийн чухлыг бол дурдж байгаа. Асуулт хариултын цаг бол энэ нийт хурал, хувьцаа эзэмшигчдийн хурлын хамгийн төгсгөлд бол байдаг. За энэ асуулт хариултын цаг дээр 11 настай охин Buffett-аас ингэж асуудаг. Яаж тань шиг санхүүгийн эрхчлөлөнд хүрч яаж мөнгөтэй болох вэ гэж асуудаг байгаа. Buffett үүний хариуд чи бага наснасаа мөнгө хэрхэн олох талаар асууж байгаа чинь маш зөв байна. Чи ахлах сургуульд бусад хүмүүсийн халааснаас мөнгийг нь гаргаж бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийн тулд чи тэр арга олсон байх ёстой. Үүний тулд яг одоогийн нас цаг зав боломжиндоо тааруулаад ямар ажил хийж ямар арга мөнгө олох боломжтой тухайга эцэг эхтэйгээ ярилцаж шийдэл түрээрэй гэсэн хариултыг өгдөг байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн бол бага наснасаа хэрхэн яаж мөнгө олох боломжтой талаар бодож байгаад Washington Post сонины хүргэгчийг бол хийж эхэлжсэн. Тэгээ Washington Post сонины одоо хүргэлт хийдэг байхад
тэр сонингоос татгалцсан. За энэ сонинг би цаашдаа уншихгүй гэж хэлсэн уншигчдад ямар саналыг тавьж ирсэн бэ гэхээр та ямар сонинг унших хүсэж байгаа юм бэ гэж асуудаг. За тэгвэл тэр хүн уншигчийн хэлж байгаа хэвлэлийн компани сонинг би дараа тэнд нийлүүлье гэсэн юм саналыг тавьснаар өрсөл өөрийнхөө Вашингтон Пост компани өрсөлдөгч компаниудтай одоо хэвлэлийн компаниудтай хамтарч ажиллаа тэр компаниудын сонинг бас хүргэж өгснөөрөө давхар орлого олох боломжтой болсон. Ингээд бага наснаасаа сонингийн хүргэлт хийж агаад багахан хэмжээний мөнгө олсныхоо дараагаар аав нь бол хувьцааны брокер хүн байсан шүү дээ. Хувьцаа зуршлагч хүн байсан. Ааваа би хувьцаа худалдаж амаар байна. Би хувьцааны хөрөнгө оруулалтыг хийж үзмээр байна гэсэн саналыг тавьдаг. Аав нь тухайд маш их гайхсан ч гэсэн хүүгийнхээ тэр саналыг сонсоод маш их баярлдаг. Мөн дэмждэг. Гэхдээ хүүхдээ нэгэн зүйлийг маш сайн загсан нь чи хөрөнгө оруулах гэж байгаа компанийнхаа талаар хизээч судлалгүйгээр хөрөнгө оруулалт хийж хувьцаа худалдаж авч хизээч болохгүй. Маш сайн судлах хэрэгтэй. Мөн их хэмжээгээр хувьцаа худалдан авч тийм ээ авах нь эрсдэлтэй учраас заавал надтай зөвлөж байгаарай гэж болоод хэлж амлалтыг нь авдаг байгаа. За ингээд бол Warren Buffett маань бага наснаас 11 настайгаас хувьцааны талаар ингэж судалж хөрөнгө оруулалт хийж бодит туршлага дээр бол үнийг туршлагаар бол одоо тийм ээ чадруудаа бага наснаас олж авсан бол байгаа. Buffett өөрийн сонирхсан салбараа бага эрт наснаас олсон учраас тэр салбарыгаа талаар маш хэмжээний ном сонин сэтгүүлийг уншдаг байсан. Их уншдаг байсан учраас сургуулийнх нь хичээлч гэсэн Buffett-аас сонирхолгүй санагдах хэмжээний тийм хэмжээгээр ном уншдаг хүүхэд байсан. За тэгээд Buffett бол өөрөө их сургуульд ороод бол үнэхээр яг бүх хүчээ дайчлаад маш сайнаар мэрэж сурдаг. Энэ нь юутай холбоотой байсан бэ гэхээр үнэхээр сайн багш өөрийг нь өдөртөд залж чиглүүлж чадах бол багштайгаа уулзсан. Харвардын их сургуульд материал өгсөн боловч Харвардын их сургууль түүнийг тэнцвүүлээгүй. Дараагаар Колумбиагийн их сургуульд материал өгдөг. За ингээ Колумбиагийн их сургуульд уулзаад өөрийнхөө насан туршийн ментор болох өөрийн профессор багштай уулзснаар бол түүний амьдрал маш том нөлөө үзүүлсэн гэж хэлдэг. Тэгээ энэ дээрээс бол Warren Buffett өөрийн хамтран ажиллагсаа шавууд болон компанийн ажилчдад хэлдэг үг нь өөрийн гэсэн ментортай болох хэвээр, рол моделтай болох хэвээр энэ хүн чамайг хаа хүрэхэд чинь чиглүүлж өгнө гэж хүргэлж цагдаг. Түүний багш бол Warren Buffett-ийн насан туршдаа баримталж ирсэн зарчим үн цэнийг нь харж хөрөнгө оруулалт хийх гэсэн энэ зарчмыг бол багшаасаа профессороосоо суралцсан байгаа. За үн цэнийг харж хөрөнгө оруулалт хийх нь юу гэсэн үг юм бэ гэхээр яг тухайн зах зээл дээр байгаа үнэ нь тухайн тэр байгууллагын яг үн цэнээс арай доогуур үнэлэгдсэн бодит байдлаасаа жоохон доогуур үнэлэгдсэн тийм хувьцааг худалдаж аваад яг тэр байгууллага үнэхээр бусдад танигдаад тэр бүтээгдэхүүнүүд үнэхээр танигдаад яг өөрийн үн цэнэндээ хүрэх үед тэр хувьцаагаа эргүүлэн зарах энэ одоо арга барилаар Warren Buffett насан туршдаа бол ажилласан байгаа. Warren Buffett-ийн амьдралдаа хэрэгжүүлж ирсэн олон зарчмын нэг нь даруй төлөв байх. Хурааж цуглуулсан эд хөрөнгө бусдад гайхуулахгүй түүгээрээ тансаглахгүй байх гэсэн энэ зарчмыг баримталж ирсэн. Сожинмын зохиолч Warren Buffett-ийн гэрт очиж ярилцлага авах болдог. За ингээд таксины буудлаас такси бариад Warren Buffett-ийн гэрлөө явахыг одоо хүсдэг. Гэтэ Warren Buffett гэж хэлээгүй. Яг хаягийг нь хэлээд тийш явъя гэж хэлдэг. Гэтэл яг одоо энийг сонссон таксины жолооч бол Buffett-ийн гэрийн тийшээ явж байгаа юм байна гэж бол хэлдэг. Та Buffett-ийг мэдэх юм уу гэж таксины жолоочоос зохиолч маань асуухад мэдлгүй яхавтай Buffett-ийг мэдхгүй хүн гэж байхгүй. Buffett бол тэр одоо нутаг бүстэй тийм ээ ойр орчимдөө хурцгүүдтэй бол үнэхээр нэр хүндтэй хүн. Ягаад гэдгийг чи удахгүй гэрт нь очиод ойлгох болно гэж бол таксины жолооч хэлдэг байгаа. За ингээд гэрт нь очиод харахад бол зохиолч маань төсөөлж ирсэн тэс өөр байшин, тэс өөр орчин хүлээж авдаг. Өөрийнх нь бодож яснаар бол маш өндөр зэрэглэлийн үнэтэй хаусанд за гадаанаа бол хамгаалагчдтай, камертай ийм гэр байшин, гэрийн үйлчлэгчтэй байх болов гэж бодсон боловч маш энгийн иргэдийн амьдардаг, энгийн одоо хорооллын энгийн хауст бол амьдардаг, энгийн байшинд амьдардаг, гаднаа ганцхан камертай, тэгээ гэрийн үйлчлэгч байхгүй ийм гэрт бол амьдарч байсан. Тэгээд Buffett-тэй ярилцаад үзэхэд бол миний амьдарч байгаа байр, за мөн миний унж байгаа машин зөвхөн тэр эд зүйлийнхээ үүргийг гүйцэтгэдэг байхад л надад хангалттай. Жишээлбэл миний машин намайг ажилд минь хүргэж өгөх хэмжээний хүчин чадалтай л байхад болно. Түүнээс биш би энд хичнээн сая доллар зарцуулаад би үнэтэй машин унснараа одоо намайг юу гэдгийг тэнгэрт нисгэж байгаа юм шиг хурдтайгаар аваад ч өгч чадахгүй адилхан л машин. Тийм учраас
зориултаас нь хэтэрсэн хэмжээний мөнгийг альва эд зүйл төгөх нь бол утгагүй гэж бол үздэг байсан тухайга зохиолчтой бол хуваалцсан байна. За энэ одоо хүний философик бас энэ компанийн хүмүүс мөн хөрөнгө оруулагчид нь бол бас дагаж хэрэгжүүлдэг. За 2 дугаар бүлэг эхэлж байна. 2 дугаар бүлэгт Warren Buffett-ийн амьдралын дадал хэвшлийн талаар бол бичсэн байгаа. За Warren Buffett бол цагийг маш сайн барьдаг, цагийг бас мөн маш сайн ашигладаг хүн байсан тухай түүний хувийн туслах хувийн нарийн бичиг Маргарет гэдэг солонгос гаралтай эмэгтэйгээс зохиолч маань тодруулж бас бичсэн байгаа. Баффетийн тухайн өдрийн одоо ажлын өснөгтийн тэмдэглэл дээр хамгийн эхлээд санхүү эдийн засаг хувьцаатай холбоотой сонин сэтгүүлэг унших бол хамгийн ихэнд байдаг. За тэрнийгээ дараагаар бол олон энэ байгууллагуудын санхүүгийн тайлан за хөрөн компани танилцуулгыг бол уншдаг. Ингэхдээ ихэнхдээ өдөрт бол 20-30 байгууллагын танилцуулга санхүүгийн тайлан уншдаг. Залуу ажилчнуудын хувьд бол өдөрт өвчлэн 10-ыг уншаад ядардаг байхад Warren Buffett-ийн хувьд 20-30-ыг бол дунджаар заавал уншдаг байсан гэж байгаа. За ингээд бүгдийг нь уншаад нарийн шинжилээд дүгнэлтээ хийгээд хөрөнгө оруулах байгууллагаа сонгодог. За ингээд 3 дугаарт бол өөрийн хөрөнгө оруулалт хийж байгаа хамтарч ажиллаж байгаа компаниудынхаа захирлуудтай утсаар ярьдаг. За утсаар ярихдаа ямар асуудал бэрхшээл үүсэж байгаа, цаашдаа хэрхэн ажиллах, юун дээр анхаарах талаар бол ингэж ярьдаг. Ингэхдээ өдөрт хөвчлэн 20 хүнтэй бол дунджаар ярьдаг гэсэн ба. Тэгэхээр Warren Buffett-ийн хувьд бол цагийн хуваарийг ягштал мөрддөг. 1 минут 1 секундыг ч гэсэн хэрэггүй зүйлд зарцуулахаас зайлсхийдэг. 78 настай байхдаа ч гэсэн үнэхээр эрүүл сарвал байснаа тэр хүн цагийн хуваар, цагийн менежментийг маш сайн ашиглаж чаддаг. Өөрийгөө ядраахгүй мөн олон ажлыг амжуулах боломжтойгоор ингэж цагийг ашигладаг байсан тухай бол нарийн бичиг нь одоо гайхан шагширч магтаж бас тэр хүнээс үлгэр дуурайл авч өөрийнхөө ажил амьдрал хэрэгжүүлдэг тухайгаа бол манай зохиолч Тэрслэг хөхтөө бол хэлсэн байдаг. Баффетийн амьдралдаа хэрэгжүүлж ирсэн олон эерэг дадлуудын нэг нь бол шударгаар бүгцэлд шударгаар хандах явдал байсан. За хувьцаатай холбоотой ажил хийдэг хүн учраас хувьцааны үнийг хиймлэр хөөргөх, хиймлэр өсгөх за ингээх боломжтой байсан боловч амьдралдаа нэг ч удаа хувьцааны үнийг зохиомлоор хөөргөх ийм үйл ажиллагааг бол хийж байгаагүй. Тэгээ энэ нь бол өөртөө дараагийн олон хөрөнгө оруулагчид итгэх, олон хүнтэй хамтарч ажиллаж гараа барих, ажиллах, өргөн үе таалгыг нээсэн гэж өөрөө үздэг. Тийм ч учраас бүх ажилчдаа бүх хүмүүст бол энэ одоо хувьцааны хөрөнгө оруулалт эрхлэхээр захиж байгаа бүх хүмүүст бүх зүйл шударгаар хандах хэрэгтэй, бүх зүйл нээлттэй байх хэрэгтэй гэж болоод захиж хэлдэг байгаа. За гэхдээ энийг бас хүүхдүүдтэй ч гэсэн зааж хэлэх хэрэгтэй тухай болоод хэлж байгаа. Тэгээ зохиолчийн маань бол энэ дээр өөрийнх нь санаа нь юу байсан бэ гэхээр солонгос эцэг эхчүүд бол ихэнхдээ хүүхдүүдэд мөнгө олох талаар бодохыг бол эрс хоригддаг. Чи хичээлэл хий, мөнгө олохыг бол эцэг их нь хийчихнэ гэж хэлдэг. Гэтэл бол Баффетийн хувьд Баффет гэлтгүй ер нь Америкчууд болон еврейчүүд хүүхдүүдэд багаас нь хэрхэн мөнгө олох, хэрхэн тийм ашигтай ажиллах, яаж баян болох тухай багаас нэрт зааж өгдөг. Гэтэл энийг солонгос эцэг эхчүүд бол буруу муу юм ярьж байгаа юм шиг хүүхдүүдэд загнадаг. Бодхоос бол бодхыг нь хүртэл хордог чи зөвөр хичээлэл хий бид нар мөнгийг нь олох учраас чи том болоод мөнгө ол гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр зөвхөн хичээлээ хийж их сургуулаа төгссөн 20 эдтэй залуучууд гарч ирээд гинт мөнгө олох гэхээр хаанаас яаж юунаас эхлэх ол мэдгээ болчихдаг. Эцэг эхчүүд нь ч гэсэн насан туршдаа ажил хийгээд өөрсдөө хэрхэн мөнгө өсгөх талаар бол туршлага мэдлэггүй байдаг учраас хүүхдүүд энэ талаар зааж өгөх чадвар нь дутдаг гэж хэлдэг. Харин еврей эцэг эхчүүд, Америк эцэг эхчүүд бол багаас нь хүүхдүүдтэй мөнгө олох тухай бол зааж өгдөг. Гэхдээ мөнгө олохдоо энэ нь цэвэр шударга байдлаар мөнгө олох хэрэгтэй. Худал хуурмаг зөөлөхгүйгээр мөнгө олох хэрэгтэй гэж үздэг. Олсон мөнгө нь яагаад хүмүүс баян байх хэрэгтэй? Яагаад чи баяжих хэрэгтэй гэж хүүхдүүдэд заадаг юм бэ гэхээр баян байх юм бол хүн бусдад тусалж чадна. Баян байх юм бол өвчин зовлонгүй амьдрч чадна. Үнээс сэргийлж чадна. Баян байх юм бол хүссэн зүйлээ хийж амьдрах боломжтой. Тийм учраас чи мөнгийг өөртөө зөв шударга аргаар олох тэр одоо арга замыг нь суралцах ёстой. Дөрөнд нь бас эцэг эхчүүд нь тусалж дэмждэг. Энэ талаар бол зохиогч маань харьцуулж бичсэн байгаа. Хэрвээ чи мөнгөтэй бол бусдад тусалж чадна гэж хүүхдүүдэд зааж сургадаг еврей болон Америк эцэг эхчүүдийн адилаар Warren Buffett ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдэд тэгж хэлдэг. Өөрийнхөө амьдралд ч гэсэн тэр зарчмыг хэрэгжүүлж хэрэггүй зүйлд мөнгөө хөрлөгөө цааш нь хадгалж хуримтлуулж өсгсөөр нийт хөрөнгийнхөө 85% буюу тухайн үед $370 сая оноор бол 35 сая тэрбум
воныг Билл Гейтс өөрийн найз Билл Гейтсийн санд бол хандуулсан байдаг бусдын сайн сайхны төлөө хэрэглүүлэхээр за энэ бол эхнэр Сюзананаас барахаас өмнө ярилцаж тохирсон зүйл байсан учраас эхнэртэй амлсан амлалтандаа хүрэхээр мөн өөрийнхөө зорж бодож байсан зүйлтэй хүрэхээр энэ их мөнгийг бол хандуулсан юм байна. Тэгээд өөрийн нийт хөрөнгийн 85%-ийг бусдын сайн сайхны төлөө хандуулсан. Өөрийнх нь хүүхдүүд бол өөрийнх нь эд хөрөнгөөс бол өглөж аваагүй гэдгийг байгаа. Тэгээд та яагаад өөрийнхөө нийт хөрөнгийн 85%-ийг тэр их хувийг бас өөрийнхөө танихгүй хүмүүс хэрэглүүлэхээр өгч байгаа юм бэ гэж сэтгүүлчийн асуусан хариултанд Warren Buffett миний хуримтлуулсан хөрөнгө бусад ард иргэдийн хүч хөдөлмөрөөр миний хамт ажиллаж байгаа ажилчдын хүч хөдөлмөрөөр би болсон хөрөнгө ганц миний хураасан хөрөнгө мөнгө биш учраас би бусдаар дамжуулж олж авсан энэ одоо мөнгөө бусад хүмүүст эргүүлээд өгч байгаамаа. Энэ бол зөвхөн миний хөрөнгө, миний ганц зөвхөн миний хөрөнгө биш, ганц миний хөдөлмөрөөр үүссэн хөрөнгө биш ээ гэж бол хэлсэн байдаг. Тэгээд зохиолч маань бол энэ хэсэг дээр дүгнэхдээ дэлхийд дахинд нэр хүндээ дурсгасан ийм шилдэг удирдагч хүмүүс бол зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаггүй. Энэ хүмүүс эргээд нийгмийн сайн сайхны төлөө бол ажилтдаг гэж бол үздэг. Ялангуяа амжилтанд хүрсэн Америк бол еврей хүмүүсийн энэ одоо нийтлэл байдлыг харахад өөрсдийн орлогын 20-30%-ийг эргүүлээд нийгэм тулгамдсан асуудалтай хүмүүс за элдв санд тодорхой бүлгэмд бол эргүүлээд хандуулдаг. Энэ нийгэмд үсэж байгаа олон ядуурл ажилгүйдэл хүчирхийллийг бас ингээд өөрсдийнхөө чадах хэмжээгээр дарах тэрнээс урьдчилан сэргийлэхэд тусалж байгаа өөрсдийнх нь чадах хэмжээгээр хийж байгаа ийм одоо үйлдэл алхам байдаг гэж бол дүгнсэн байгаа. Warren Buffett-ийн амьдралдаа хэрэгжүүлж байсан олон дадал хвшлийн нэг нь бол элен далангүй байх явдал байсан. Бизнес эрхэлдэг олон хүмүүс хамтрагчаа, харилцагчаа, үйлчлүүлэгчээ хуурах байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм бол хожим хойноо үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог хэрэглэгчтэй алдахад хүрдэг гэж үздэг байсан учраас бүх цаг үед элен далангүй үнэн чударгаар ажиллахыг өөрөө эрхэмлдэг мөн өөрийнхөө ажилд ч гэсэн тэгж заад сургадаг байсан. За Warren Buffett-ийн компани нэгэн үед эдийн засгийн хямралын үеэр хэцүү байдалд орсон гэсэн ч гэсэн өөрийнхөө хувьцаа эзэмшигчдэд за манай хувьцааг худалдаа авахыг хүсэх юм бол санхүүгийн нэрслэг бодоорой ийм хэцүү байгаа үе байгаа шүү бид нарт бүрэн дураа амлалт өгч чадахгүй сайн бодоор ийм эрсдэл байгаа гэдгийг заавал хэлдэг байсан. Энэ ч гэсэн Warren Buffett-д бусад хүмүүс итгэхэд маш том нөлөө үзүүлсэн. Тийм ч учраас Warren Buffett-тай хамтардаг хүмүүс Warren Buffett-д итгэхэд болно гэж болвол бүр эргэлзэхгүйгээр итгэдэг болсон байсан. Тэгээ Buffett-ийн хувьд бол нэг хамгийн их дургуй төвчдөггүй зүйл юу байсан бэ гэхээр ер нь ямар ч компани өөрийнхөө санхүүгийн одоо дотоод алдагдал гэдэг юм уу эзэгтэй үе дээр ирснийг дотоод ажилчтаасаа хэзээ ч нуун дарагдуулж болохгүй бүх зүйлийг үнээр нь хэлээд хамтдаа гар бие оролцоод хамтдаа цэцдэггийг хүмүүстэй уриалах хэвээр түүнээс ингэж нууж хаах нь бол энэ бол залилан гэж үздэг байсан. Тэгээд өөрийнх нь компанид ч гэсэн ямар нэгэн доголдол үүсгэхэд доод хүмүүс нь өөрөөс нь нуухыг тэр одоо хэцүү байгаа болсон зүйл асуудал гарсан зүйлийг өөрт нь тайлагнахгүй байхыг бол эзэж төвчдөггүй байсан. Бүх зүйлийг элен далангүй ил тод хэлжээж үүсэх эрсдлээс хамгаалах боломжтой гэж өөрөө үздэг байсан учраас худлаа хэлэх аливаа зүйлийг нуун дарагдуулахыг бол эзэж төвчдөггүй юм хүн байсан юм байна. Шудрах шулуун байснараа яг тухайн үедээ алдагдлалд орж болох ч гэсэн тэр алдагдalж эргээд маш хэмжээний харьцуулах боломжгүй тийм хэмжээний ашиг орлого болох боломжтой. Ягаад гэвэл маш олон хүний итгэл найдварыг хүлээсэн учраас итгэл найдвар гэдэг бол ашиг орлоготой тэнцэх хэмжээний тийм одоо хөрөнгө юм үнэт зүйл юм тиймээс эргэлэгчтэй харилцагчтай хуурч болохгүй гэж ингэж үздэг ийм философитой хүн байсан юм байна. За ингээд 3 дугаар бүлэг эхэлж байна. 3 дугаар бүлэг бол Warren Buffett-ийн амьдрах арга техник. За энэ хүний бол харилцааны арга техникийн талаар бол бичсэн байгаа. За хамгийн ихэнд бол Warren Buffett хамгийн том хөрөнгө оруулалт бол найз хамтрагч гэж үтсэн байдаг. Buffett-ийн хувьд бол насан туршийнх нь найз нь тэрний бага наснаас бол хамт байсан хүн байгаа. Өвөөгийнх нь дэлгүүрт ажилдаг, дэлгүүрийнх нь хүнсийг зөөж өгдөг ийм өөрөөс нь 7 насаар ах залуу байсан. За бага насндаа бол тийм ойр дотн байгаагүй ч гэсэн олон жилийн дараа уулзахдаа тэр 7 нас ах өөрөөс нь 7 насаар ах байсан хүний ямар ажил эрхэлж байгааг бол хардаг. За тэр хүн нь бол хуульч болох хүсэл мөрөөдөлтэй, маш их юм одоо хичээл зүтгэл сайтай, мөн шудраг ийм хүн байсан. Warren Buffett болон түүний найз Charlie Mangooгийн хувьд маш ижилхэн нэгэн зүйл байсан. Хоёулаа нэг зорилго тавих юм бол түүнийхээ төлөө
эцэц цуцталгүй тэмцдэг, заавал тэрэндээ хүрдэг ийм одоо тууштай зан чанартай хүмүүсээс нь тэгээ тэр хоёрын их сургуулийн байх үе, их сургууль сурч байсан үеийг нь л харьцуулахад хоёулаа ижил төстэй зан чанартай, хичээл чармайлттай зурагчд байсныг бол мэдэх бол оюутнууд байсныг бол мэдэх боломжтой байгаа. Warren Buffett бол өөрийнхөө удирдагч багшаас хамгийн анхны болон хамгийн сүүлийн A+ авсан бол оюутан болж чадсан Колумбиагийн их сургуультай. Харин Чарли Манго нь бол тухайн Харвард их сургуулийг төгссөн. Харвард их сургуулийн тухайн үеийн төгсөлтийн 335 оюутны дундаас хамгийн шилдэг 12 оюутан төгсөгчийн нэг болж байсан. За ингээд Чарли Манго Харвард их сургуулийг төгсөөд Лос Анжелест нүүж ирээд өмгөөлөгчөөр ажиллаж байх үед нь Warren Buffett хувьцааны компанид хамтарч ажиллах саналыг тавьдаг. Өөрөө бол аав болон өвөөгийнхөө одоо тийм ээ карьерийг залгамжлуулаад ийм нэртэй өмгөөлөгч болохыг хүссэн боловч Warren Buffett тийм санал тавихт нь нэлээд бодож байгаад Warren Buffett бол хизээч надад одоо тийм ээ ашиггүй байх санал тавихгүй. Энэ хүн болоод намайг нэлээд удаан хугацааны дараа бодож ээж ингэж одоо санал тавьсан байгаа. Тэгэхээр би энэ хүнтэй гарахаа барих нь бол зүйтэй юм байна гэж бодоод удаан бодолгүйгээр хамтарч ажиллах саналыг нь зөвшөөрдөг. За ингээд ажиллах явцад бол Чарли Манго бол маш илэн далангүй хүн байсан. Өөрийнхөө санал нийлэхгүй байгаа зүйлийг нэг нуугүйгээр хэлдэг, таалагдахгүй байгаагаа хэлдэг, өөр талаас нь харж үзхийг шаарддаг. Нэгэн талын юм одоо хянагчийн байр сууриас ажилладаг гэсэн учраас Warren Buffett-ийн компани өсөн дэвчгэд бол ихээхэн хэмжээний үүрэг гүйцэтгэсэн хүн. Тэгээд бол энэ хүний гүйцэтгэх захирлаар ажилладаг баруун гарааны үүрэгтэйгээр бол одоо олон жил хамт ажилласан юм хүн байгаа. За Warren Buffett-ийн хувьцаа хөрөнгө оруулаад ажиллаж явахдаа хэрэгжилжсэн олон арга техникүүд гэдэг юм арга барилуудын нэг бол удаан хугацаанд харж тухайн хувьцааны үнийг өсөхийг бол хүлээдэг ийм аргыг хэрэгэлдэг байсан. Богино хугацаанд худалдаж аваа буцааж зарах энэ явдал бол яг л мөрөөдөө тоглоом тоглож байгаатай адилхан. Тийм учраас олон хүн дээр яг энэ одоо хувьцааны хөрөнгө оруулалт дээр алдаж, дампуурч, мөнгө алдаад хувьцаа бол худлаа гэж бол хэлдэг. Гэхдээ бол бид нар яг хувьцааны жинхэнэ утга учир, жинхэнэ цаад алсын харааг нь бол олж харж чаддаггүй. Хувьцааг бол бид нар худалдаж аваад тэр таны авсан хувьцаа жинхэнэ үнэндээ хүртэл бид нар хүлээхэн чухал болохоос ш үнэн нь буухад буцаад сандарч яарч зарах юм бол та яг мөрөөдөө тоглоомд тоглож байгаа юм шиг эрсдэлт хүрэх магадлал өндөр байдаг юм шүү гэдгийг бол өөрийнхөө лекцээрээ байнга бус хүмүүст бол хэлдэг. За тэгээд Warren Buffett бол Microsoft-д хизээч хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Маш олон хүмүүс яагаад та Microsoft хөрөнгө оруулалт хийгээгүй юм бэ? Bill Gates өөрийнхөө найзтайгаа найз чинь байхад хүртэл яагаад хөрөнгө оруулалт хийж хамтарч ажилтдаг юм бэ гэж бол асуусан. Тэгээд Warren Buffett-ийн хувьд баримтлаг нэг зарчим бол өөрийн мэдэхгүй зүйлд хизээч гар хүрэхгүй байх гэж бол үздэг. Хэдий хувьцааны мэргэжилтэн ч гэсэн өөрийн мэдэхгүй салбар, өөрийн мэдэхгүй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани тэр урсгалд бол хөрөнгө оруулалт хийх нь алдагдал эрсдэл хүлээх боломжтой. Ийм зүйл учраас заавал өөрийн мэддэг, өөрийн ихтгэлтэй байгаа тийм салбарт хөрөнгө оруулалтыг хийж хувьцаанд хөрөнгө оруулалт бол хийдэг байсан. Бусдын үгэнд битгий итгээ, олон хүн авч ийн гэд заавал тэр хүмүүсийг дагаж хувьцаа авна гэдэг бол маш буруу. Замаа хараагүй нүдээ анжаагаад машина унднаж явж байгаатай адилхан. Хэрвээ та очихыг хүссэн газар байгаа бол замаа судлах хэрэгтэй. Тэрнтэй адилхан та хаана хөрөнгө оруулалт хийх гэж тэр компанийхаа танилцуулгыг тэр компани цааш өгсөн дэвжих боломжийг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нь бус хүмүүсийн дунд хэр одоо ам сайтай байгааг нь маш олон талын зүйлийг маш сайн улс суртаа судалж үзчихээж та хөрөнгө оруулалт хийх ёстой гэж хүмүүст зөвлөдөг. Buffett маш завгүй ажилдаг, өдөр тутамдаа маш олон скежюрийг амжуулдаг хэрнээсээ үнэхээр залуу харагддаг, эрүүл харагддаг. Тэгээ энэ тухайн нь бол нэгэн сэтгүүлч бол асуусан байдаг таны залуу байгаа мөн одоо эрүүл мэндэ хадгалж явааг нууц чи яг юунд оршдог юм бэ гэж асуухад би тамхи татдаггүй ээж маань 80 нас хүртэл амьдарсан. Тэгэхээр би өөрөө ч гэсэн урт наслана гэж бодож байгаа. Хамгийн гол нь би өөрийнхөө хамгийн дуртай ажлыг хийж байгаа. Би тэр ажлаас стресс авдаггүй гэж хэлсэн байгаа. Тэгээ энийг сонссон хүмүүс зааланд байсан хүмүүс бол бүгдээрээ уулга алга ташсан. Яагаад вэ гэхээр өөрөө өндөр нассан. Тэгээ дээрэс нь өдөрт хэдэн 10 санхүүгийн тайлан уншиж, хэдэн 10 хүнтэй уцаар ирж, хэдэн 10 уулзалтанд явдаг хүн. Яагаад ажлаас стресс авдаггүй болоо гэж одоо гайхаж шагширсан байгаа. Гэтэл энэ хүн маань өөрөө миний нас явсан ч гэсэн миний майнд бол залуу байдаг. Би өөрөө хэзээ ч хөвширсэн гэж би боддоггүй.
гэж болол хэлсэн байгаа. Тэгээ энэний ч гэсэн жишээ нь 2007 онд 76 настай Warren Buffett 2 дахь гэрлэлтээ болол хийсэн. Өөрөөсөө 16 насаар дүү эмэгтэйтэй болол гэр бүл болсон байгаа. Өөрийнх нь эхнэр болол маш олон жилийн өмнө өвчнөр хорвоогийн мөнх басыг үзүүлсэн. Тэгээд өөрийнхөө эхнэрийн танилцуулж өгсөн эмэгтэйтэй байнгын харилцаатай байсаар тэр эмэгтэйтэйгээ одоо 2 дахь гэрлэлтэд батлуулсан байгаа. Тэр хэмжээнд Warren Buffett бол өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, яг нөгөө цагийн төлөвлөлтийг маш сайн хийдэг, бүх зүйлийг цаг нартанд нь амжуулж хийдэг, мөн өөртөө ч гэсэн унших, боловсрох, тархиа сэргэг байх цагийг гаргадаг байсан учраас тархиг нь бол маш сэргэг, олон зүйлийг нэг уншсан зүйлийнхээ одоо санхүүгийн баримтын тоо, статистикийг бол мартдаггүй сандаг ийм сэргэг ой толгойтой хүн байсан бол байгаа. Warren Buffett-ийн 3 одоо ойрын шадар туслах нарийн бичгийн нэг болох Margaret гэсэн нэртэй солонгос гаралтай нарийн бичгээс нь зохиолч маань ярилцлага авахад Margaret-ийн амьдралынх нь насан туршийнх нь ментор бол Warren Buffett гэж хэлсэн байдаг. Тэр хүн бол маш их одоо хичээнгүй мөн ээлдэг, найрсаг, эргэн тойрныхоо ажилтдаг хүмүүстэй нөхөрсгөөр ханддаг, хүнд хэцүү ажил тулгамдсан байсан ч гэсэн тэрэнд маш сайхан тайван хандаж чаддаг, инээд наргаагаар хошигноод өнгөрүүлж чаддаг ийм хүн байсан. Зөвхөн ажил гэхгүй хамт ажилтдаг хүмүүсээ гэр бүлийнхээ хүмүүс шиг санаж элгэмсэг дотн байдаг тэр хүмүүст анхаарал тавьж чаддаг ийм хүмүүс байсан гэж хэлдэг. Тэгээ жил болгоны Berkshire Hathaway компани хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ukulele-гаар өөрийнхөө сурсан дуугаа тоглож үзүүлэх хэмжээний бас хүмүүстэй нөгөө сэтгэл санаа бодлоо хуваалцах хэмжээний тийм ойр харилцааг үүсгэж чадсан юм хошин алиа мөн тийм халуун дулаан уур амьсгалыг үүсгэж чаддаг ийм хүн байсан. Энэ нь бол тэр бүрийн удирдагчдад байдаггүй усгүй чанар гэж Маргарет хэлсэн байдаг. Тэгээд Warren Buffett надад миний амьдралын ментор байхад Warren Buffett намайг би бас чамаас энэ зүйл сурлаа гэж одоо намайг надад их ээлдгээр хандж ийсэн гэж хэлсэн байгаа. Тэгээ ukulele-г бол Margaret Warren Buffett зааж өгч ийсэн юм байна. Тэгээ Warren Buffett бол харилцан нэгнээс хүмүүс сурдаг болохоос үргэлж нэг хүнээс ингээд тийм ээ нэг талтаагаас хүн сурдаг юм биш ээ. Харилцан нэгнээс сурч яаш хүмүүс хөгждөг юм а гэдгийг бол байнга бусдтай хэлдэг ийм хүн байсан. Энэ мэтчлэн Warren Buffett-аас маш олон хүмүүст үлгэр жишээ авч сурж боддоор уулзаж үзээгүй ч гэсэн Warren Buffett-ыг амьдралынхаа роль модель, ментор болгосон хүмүүс олон байдаг. Тэгээ Warren Buffett-аас маш олон зүйлийг бас асуудаг. Тийм ээ сурахыг хүсдэг зүйл бол олон байдаг. Тэгээ Warren Buffett бол эцэг эхчүүдэд үр хүүхдээ мөнгө олж сурах хүсэлтэй болох, ер нь мөнгөтэй ойр байлгахын тулд юуг анхаарах хэрэгтэй бэ гэдэг тал дээр 5 одоо аргыг зөвлөсөн байгаа. Хамгийн ихэнд бол хүүхдийн фондыг худалдаж авч өгөх гэж хэлсэн байгаа. Хоёрт бол мөнгөний үн цэнийг ойлгуулах номыг уншиж өгдөг байх. Гуравт мөнгийг ашиглах, зарлагдах тэр одоо чадварыг хүүхдэд зааж өгөх айгүй чухал. Тэгж зааж өгөхийн тулд тийм одоо board game гэдэг юм уу мөнгийг яаж ашиглах, зарцуулахтай холбоотой тийм тоглоомуудыг хүүхэдтэйгээ хамт тоглох чухал гэж хэлсэн байгаа. За дөрөвдүгээрт бол мөн байгууллагыг удирдах, байгууллагыг авч явахтай холбоотой тийм тоглоом, тийм ном сонин хүүхэдтэй тоглуулах, уншуулах. 5 дугаарт бол хадгаламжийн дансыг нээж өгөх чухал гэж хэлсэн байгаа. Тэгээ өөрийнх нь төрсөн өдөр болон тэмдэглэлт баяр болгоноор хүүхэдтэй хадгаламжинд мөнгө хийж өгөх, тэрийг нь хүүхэдтэй өөрт нь харуулж хуваалцах нь хүүхэд тэр мөнгөө хэрхэн яаж өсгөх, хадгалахын чухлыг ойлгоход бас туслах юм арга байдгаа гэдгийг эцэг эхчүүдэд зөвлөж байгаа. За Warren Buffett-ийн хувьд бол хамгийн чухал хүн хизээч мартахгүй талархаж насан туршдаа талархаж явдаг хүн бол өөрийнх нь багш гэж хэлсэн. Тэр өөрийнхөө багшийг бол өөрийн ментор гэж үздэг. Тэрэн шиг Warren Buffett-ийг амьдралынхаа туршийн ментор, роль модель болгосон хүмүүс олон байдаг. Тэдгээрийн нэг бол Ренис байгаа. Ренис бол 1983 онд Америк руу цагаачлсан солонгос эмэгтэй байгаа. Американ дэрийн буюу Америк мөрөөдлийг тээж чад Warren Buffett-ийг өөрийнхөө роль модель болгоод тэр хүнээс үлгэр жишээ авч бизнес эхлүүлж байсан ийм хүн байгаа. За солонгост тухайн үед бол Азийн, Япон, Хятад гэдэг орнуудаас очиж одоо хоолны газрууд, ресторануудыг яг үүсгэж байсан ийм цаг үе байсан. Renis ч гэсэн өөрийнхөө нэрийн брэнд буюу бургерийн газрыг бол нээсэн. За ингэхдээ тухайн үед сушиний газарт хэрэгжилж эхэлсэн, одоо хувьсгал хийж эхэлсэн шилний цаана хоол нь харах боломжтойгоор тийм ээ хэрэглэгчд, үйлчлүүлэгчд хоол хэрхэн хийж байгааг харах боломжтойгоор ийм шилэн хааныг Японы сушиний газруудад бол анх хийж эхэлсэн. Энээс санаа аваад энэ нэмэгтэй Renis ч гэсэн
өөрийнхөө бургерийн газарт ялангуяа тэр хоол хийдэг явцыг харуулахын тулд имшгэлэн ханнуудыг байршуулж өгсөн байгаа. Тэгээ маш том хэмжээний заалтай гэрэлтүүлэх сайтай ийм заалыг бол түрээсэлсэн. Тэгээд 1 сарын түрээснэл гэхэд 25,000-аас 3,000 долларын үед бол тухайн үед Манхэттенд 1 сарын түрээс нь бол ийм байсан. Тэгээд солонгос мөнгөөр бол бодох юм бол сар болгон 30 сая вон орчимтай ийм түрээсийг төлдөг байсан. Энэ эмэгтэй маань ч гэсэн бас яг ийм хэмжээний мөнгийг бол төлж түрээсээ бол хийдэг байсан юм байна. Би сая буруу ярьчлаа. Бургер биш, сэндвичийн газар байгаа. Сэндвичийн ийм газрыг ажиллуулж эхэлсэн. Тэгээ Ренис бол амжилттай ажиллаад 7 газар өөрийн гэсэн салбартай болсон. Тэгээ жилийн их нь орлого нь бол $2,000 буюу солонгос мөнгөөр бодох юм бол 200 тэрбум биш 200 сая вон олдог байсан. Тэгээ зөвхөн сэндвичээр ийм их мөнгө олдог юм уу гэдээ асуухад тухайн үед байсан одоо Манхэттений дүүрэгт байдаг санхүүгийн газруудад ажилладаг ерөнхийдөө бүх офисын ажилтнууд ялангуяа цагаа хэмнэхийн тулд завгүй хүмүүс шууд сэндвич худалдаж авч иддэг, мөн захиалгаар хөргүүлдэг ийм байсан. Тэгээд өчнээ үнэтэй түрээстэй ч гэсэн хамгийн их худалдан авалттай эрэлттэй тийм газарт одоо байршлаа тогтоож өгснээр эргүүлээд орлогоо нэмэгдүүлэхний арга болсон тухай бол манай энэ зохиолчтой бол яриагаараа хуваалцсан байгаа. Ренисийн сэндвич ингээд маш их эрэлттэй байсан. Тэгээд үнэн нь бол тийм хямд байсан уу гэвэл үгүй. Тухайн үед Америкийн гол сэндвичийн брэнд болох Subway-гийн сэндвич $5-6 үнэтэй байсан. Гэтэл энэ эмэгтэй маань сэндвичний брендийнх нь үнэн нэг сэндвичнийх нь үнэн $7-8 байсан. Бусдаас илүү үнэтэй байсан ч гэсэн илүү сайн борлогдчихсан гол одоо шалтгаан нь маш сайн чанартай үйлчлэгээтэй цэвэр орчинд нь байсан. Тэг өөрийнх нь амжилтын нууц бол амжилтанд хүрэх гэх юм бол бусдаасаа цэвэр илүү байх хэрэгтэй, хамгийн шилдэг нь байх хэрэгтэй. Тэгж чадах юм бол та бүтээгдэхүүн хэдэд ч үнэлсэн. Энэ бол эрэлттэй байх боломжтой гэдгийг бол өөрийнхөө ярилцлагаар бусад одоо солонгост байгаа бизнес эрхлэгчдэд дамжуулж хэлсэн байдаг. Ихэнх бизнес эрхлэгчдэд үйлчлүүлэгчдийг татахын тулд хямд үнээр бараа бүтээгдэхүүний санал болгодог. Гэтэл хямд үнэнд тааруулахын тулд бүтээгдэхүүний чанар үйлчлэгээ тэрийгэ дагаад дордохоос бас аргагүй болдог дагаад гэтэл төрүүлээд бусдыг татахын тулд үнээрээ биш чанараараа үйлчлэгээнийхээ одоо тэр сэтгэл ханамжтай байдлаараа бусдыг татаад тэрэндээ таарсан үн хөлсийг бид нар одоо дуудах ёстой. Тэгжээж бид нар үйлчлүүлэгчтэй бүх үйлчлүүлэгчд хүрч чадахгүй ч гэсэн чанарыг эрхэмлдэг үйлчлүүлэгчдийг бид нар өөртөө татаж авах боломжтой байдаг тухай бол хэлсэн байгаа. Тэгээд салбартаа хамгийн шилдэг байхын тулд тэр салбараар заавал өөрийн биеэр суралцсан байх ёстой чухлыг бол Ренис маань хэлж байгаа. Өөрөө бол анх Америкт очиод хоол үйлдвэрлэлийн бүх газруудад өөрөө ажиллаж үзсэн, бэлтгэгч туслах тоогоочоос эхлүүлээд бүх газар нь ажиллаж үзсэн учраас хаанаас хямд хэрнээ чанартай шин ийм ногоо авах боломжтой. Ногоог хэрхэн бэлтгэх, хэрхэн удаан хадгалахыг бүх өөрөө процессыг нь сурсан хүн учраас амжилтанд хүрэхэд захирал нь өөрөө бүх зүйлээ мэддэг байсан учраас тэр тал дээр хяналт тавиад тэрийгээ сайжруулад явхад илүү дөхөн байсан тухай бол өөрийнхөө амжилтын нууцын нэг гэж үзэж байгаа. Тэгээ энэ бүхнийг өөрөө хинээс сурсан бэ гэхээр Warren Buffett-аас сурсан гэж бол манай зохиолчтой хуваалцсан. Өөрөө компаниг удирдах байгаа, энэ бизнесийг удирдах байгаа хүнийхээ хувьд өөрийнхөө салбарын талаар маш их мэдлэгтэй байх ёстой, тасралтгүй сурдаг байх ёстой. Тэр зүйлээ бусдтайгаа хуваалцсанаар өөрөө илүү их мэдлэгтэй чадвартай болж энэ одоо бизнесээ цааш өргөжүүлж явах боломжтой байдаг. Би үнийг Warren Buffett-аас сурсан гэдгийг бол зохион тэмдэглэсэн байна. Тэгэхээр бид ч гэсэн өөрсдийнхөө бизнесийг эрхлэх гэж байгаа бол тэр бизнесийн талаар үнэхээр сайн тасралтгүй сурах чухлыг бол энэ номноос бас ингээд мэдрэх боломжтой. Ингээд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бизнесмен Warren Buffett-ийн тухай бичсэн эхний 3 бүлгийг томлон хүргэлээ. Дараагийн дугаараар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Муны талаар томлон хүргэх болно. Дараагийн дугаар хүртэл баяртай.